Манай улсад өвлийн эд тачигнсан хүйтэн өдрүүд үргэлжилж байна. За өнөөдөр буюу 12 дугаар сарын 10-ны пүрэв гарагт Улаанбаатар хотод 19 градусын хүйтэн байна. Яг энэ цаг мөчтөд давхцаж Францын нийслэл Парис хотод дэлхийн 198 орны төлөөлөл дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хуралдаж байна. За тэгэхээр сүүлийн жилүүдэд дэлхийн уур амьсгал эрс өөрчлөгдөж байна. За өнгөрсөн 100 тэр дундаа өнгөрсөн 7 дугаар сар энэ 100-ны түүхэндх хамгийн халуун сар байсан. За тэгэхээр өнгөрсөн 100 хэд халууны улмаас энтгэг улсад яг ийм асфальтын зам хайлсан юм. Энэтхэг улсад засмал зам хайлна гэдэг нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байх нь ойлгомжтой. Энэ газрын зураг дээр өнгөрсөн 100 хамгийн их халсан улс орнуудыг тэмдэглэсэн байна. Агаарын хэм 43.5-аас 49 градуст хүрч хэд халсан улс орнуудыг илүү гүн хөрөн өнгөөр тэмдэглэсэн байна. Эндээс үзэхэд энэтхэг болон Пакистан улсад хэд халсан харагдаж байна. Өнгөрсөн 100 хэд халууны улмаас энэтхэг улсад 2330 орчим хүн, харин хөрш зэрэгэлдэх Пакистан улсад нь 2000 орчим хүн амьнасаа алдсан байна. Агаарын хэм 44-өөс 50 градуст хүрч хэд халж байна. Хэд халууны улмаас 4 хоногийн дотор Карачид 822 хүн, Синт мужид 38 хүн амьнасаа алдаад байна. Бороо орохгүй байдал энэ хэвээр үргэлжилвэл нөхцөл байдал улам л хүндрэх болно. Өнгөрсөн 100 дэлхийд даяар хэд халуун болсон бол сүүлийн 10-аад жилд Нидерланд, Бангладеш, Америк, Орос, Япон зэргийн дэлхийн олон улсад далайн усны түвшин нэмэгдсэн байна. Далайн усны түвшин ийм маягаар нэмэгдээд байх юм бол эргийн хотууд ямар болохыг Стэнфордын их сургуулийн эрдэмтэд таамаглаж нэгэн зураглалыг гаргасан байна. Далайн усны түвшин энэ маягаар нэмэгдээд байх юм бол улс орны эдийн засгийн хувьд асар их алдагдaltaй гэдгийг Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Барак Обама хэлсэн байна. Уур амьсгалын өөрчлөлт тэр дундаа далайн түвшин нэмэгдэх нь манай улсын эдийн засаг, Америкийн ард түмний эрүүл мэнд, аюулгүй байдалд том аюул юм. Далайн усны түвшин нэг тохоо нэмэгдвэл Америкийн нэгдсэн улс 200 сая долларыг алдсантай тэнцүү хэмжээний хохирол амснаа. Уур амьсгалын өөрчлөлт эдийн засагт асар их хохирол учруулж байгаа нь ганц Америкийн нэгдсэн улсын асуудал биш. Манай улсын хувьд ч эдийн засгийн хүндрэл учруулах нөхцөл болоод байна. За учир нь юу вэ гэвэл мэчин жил 100 болно гэсэн сургаар малчид махаа олноор нь нийлүүлэх боллоо. За нийлүүлэлт инхүү нэмэгдсэнтэй холбоотойгоор энэ намраас эхлээд махны үн өмнө байсан үнээсээ 3 дахин буурсан байна. За энд бол хоньны ястай шинэ мах 3800 төгрөгөөр худалдаалагдаж байна. Махны үн хайш айгүй муу штэ ерөөсөө. Энэ жил бол бүр муу байгаа. Хэцүү штэ одоо нөө ганц нэг юм алж ирээд одоо хэдэн дөрөвтэй болдог байсан. Одоо баг болохоо байж штэ. Цөөхөө нэг хэдэн дөрөвтэй болж штэ. Ерөөсөө ямар ч амьдралд нэмэртэй малга барга мал авж ирээд ямар ч нэмэр одоо ингэж байж л. Зарагж байгаа ч юм бол авж байгаа ч юм бол. Малчид ингэж ярьж байна. Тэгвэл энэ өвөл цагаагаарын төлөв байдал ямар байх талаар албаны хүний яриаг хүргье. Ер нь өнгөрсөн зуны байдал ганц онцлогын байдал ямар хөө байсан, мөн одоо бэлчээрийн ургамлын ургац, малын тоо, за бэлчээрийн энэ эрх өвлийн одоо бэлчээрийн даац, багтаамж ямар хөө байсан байгаа. За энэ намар одоо өвлийн ихэнх сард орсон цасны байдал, одоогийн цасны байдал, мөн одоо 12 сарын цагаарын ерөнхий төлөвийг хавсаргаж нэгтгэсэн одоо энэ үйлчлэгийн төлөв тайм мэдээнээс ингээ харахад бол нутгийн нэг 40-50-д нь бол бас үйлчлэлт цаашаа одоо хүндэрч болцшгүй эрсдэл ихтэй бол гараад байгаа. Ялангуяа ингээ цас багаагаар ойрхон нэмээд байвал цас ихтэй нутгууд бол цаашид бол бас энэ өвлийн одоо хүүтэн сар бол болоогүй байна. 12 сарын сүүлд 1 сар бол манай орны хувьд хамгийн хүүтэн байдаг сар. Тэр хүүтэнтэйгээ хавсраад бол бас ялангуяа цас ихтэй нутгуудын үйлчлэлт бол хүндэрч болцсгүй бол анхаарах хэрэгтэй байнамаа.
Одоогийн байдлаар Монгол орны газар нутгийн 40% нь буюу зүүн аймагуудад өвөлжилт хүндэрсэн байна. За тиймээс малчтын хувьд тарга твэрэг муутай малаа хямд үнээр чамаагүй зарж борлуулах нь зөв сонголт болно. Одоо та бүхэндээ махтай холбоотой нэгэн шинэ мэдээллийг хүргэе. Одоогоос 1 сарын өмнө нэгдсэн үндэсний байгууллагаас боловсруулсан махан бүтээгдэхүүн хавдар үүсгдэг болохыг тогтоосон. Энэхүү судалгаа нь махны хэрэглээг тэр дундаа боловсруулсан махны хэрэглээг хязгаарлах шаардлагатайг анхааруулж байна. Дэлхийн хэмжээнд явуулсан 800 гаруй судалгаанаас үзэхэд улаан мах нь нойр булчирхаан болон төрүү булчирхаан хор тавдрыг үүсгдэг хүчин зүйл болох нь тогтоогдсон. Мөн өдөрт 50 г боловсруулсан мах хэрэглэх нь бүдүүн дэдсний хор тавдар үүсгэх 18% эрсдэл дагуулдаг юм. Тэгэхээр хор тавдрын эрсдэл хүмүүсийн махны хэрэглэнээс хамаарах учраас хүмүүс боловсруулсан мах болоод улаан махны хэрэглээнд хяналт тавих хэрэгтэй болж байна. But not as strong evidence as for the processed meat. Энэ судалгаа гарснаас үүдэж Аргентин улсын эрх баригчид махны хэрэглээг багасгах уриалгыг гаргасан байна. Харин мал аж ахуйн хурдтай хөгжиж буй Аргентин улс махны хэрэглээ өндөртэй ард иргэдийнхэн хувьд энэ мэдэгдэл хүнд цохилт болоод байна. Мах бол аргентинчуудын хамгийн дуртай хүнс байна. Стейк шарсан махгүйгээр аргентинчууд амьдрна гэж төсөөлөх нь аргагүй. Мах хор тавдар үүсгдэг гэж хэлсэн хэлээгүй аргентинчууд бид махаа идэхгүй байж чадахгүй. Бид төрөхдөө л маханд дуртай байсан. Үхэхдээ ч түүнд дурлах болно. Би энэ нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч чадахгүй. Тэд махны хэтэрсэн хэрэглээг хүйтэн мах эсвэл химийн бүтээгдэхүүн бүхий боловсруулсан маханд асуудал байна гэж яриад байх шиг байна. Гэхдээ би боловсруулаагүй маханд асуудал байгаа гэж бодохгүй. Аргентины ард иргэдийн хувьд махан бүтээгдэхүүнээс татгалзаж чадахгүй гэдгээ илэрхийлж байна. Улаан мах болон боловсруулсан мах хорт хавдар үүсгдэг гэсэн энэ мэдэгдэл нь биднийг махнаас бүрэн татгалзсан хэрэг биш. Гэхдээ хүмүүс махны хэрэглээндээ хяналт тавьж тухайн махны гарал үүсэл хэрхэн боловсруулж хадгалсан зэрэгт анхаарлаа хандуулах нь чухал юм. Бид энэ дугаараараа дэлхийн уур амьсгалын өөрчлөлт болон мах хорт хавдар үүсгдэг тухай сэдвийг хөндлөө хамт байсанд баярлалаа.